Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 2026 оны 4-р сарын 13-наас 19-ний өдрүүдэд гэмтэргийн шинжтэй 117 гомдол мэдээллийг шалган 20 гомдол мэдээлэлд нь хэрэг бүртгэлтийг хэрэгнэх, нэг гомдол мэдээллийг хариалын дагуу шилжүүлэх саналтаагаар прокурор шилжүүлсэн ба одоогоор 78 гомдол мэдээллийг хянан шалгаж байна. Эрүүг эргийн тухайд нийтдээ 933 эрт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Өөртөө буцалтгүй тусан жолгох тушаал гаргаж эдийн засгийн давуу байдал бий болгосон. Ажиллаагүй хүн цалин олгож хувийн хэрэгцээнд зарцуулсан. Гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг хийснийхээ хариуд хахуул авсан. Хуурамч тогтоол үйлдэн бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн 8 хэргийг шилжүүлсний дотор удирдах албан тушаалтан Б нь үл хөдлөх хөрөнгийн шилжих төлөвлөгөөнд прокурорын тогтоолоор хязгаарлалт тогтоосон байхад эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, хязгаарлуулах эрхийг сэргээх тухай албан бичгийг гаргаснаар иргэн энд 449.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэн шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад өргүүллээ. Хэрв танд авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл байгаа бол 110 дугаар утсаар бидэнд хандна. Шудрагос хөгжил дэвшил хамтдаа.